Ингээд ихний мэдээлэл 27 цаг болж сурагчдын улирлын амралт гэсэнтэй холбоотойгоор хүүхэд багчууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 4610 хүн нохойд хазуулж гэмтсэний 77.2% нийслэлд бүртгэгдсэн байна. Тэгвэл нохойд хазуулсан шалтгаан төвчлөлийн 46.4% тэгээс 19 насны хүүхдүүд тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг үзүүлж байна. За иймд нохойны хүзүүсүүлнээс татахгүй байх, нохойтой айлдвархдаа уяатай болон хошуувч эсхийг нь асуухыг зөвлөж байгаа юм. Харин хазуулсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж вакцины тунд хамрагдахыг Гэмтээс ах судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. За нохой нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол эзнийг нь 450,000-аас 5.4 сая төгрөгөөр торгодог. Харин нохойд хазуулсан иргэн шүүхийн байгууллагад хандаж хохирлоо барагдуулах эсвэл тухайн амтны эзэнтэй тохиролцож болно. Өөрөөр хэлэх юм бол нохойд хазуулсан иргэнд очих ёстой хохирлын мөнгө төсөв бүрдүүлж байна. Нохой нь хүн хадсан тохиолдолд хохирлын хэмжээнээс хамаарч эзэнд нь зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгдэг. Тухайлбал эрүүгийн хуулийн 20.15 зааснаар орчиндөө аюул учруулж болох амьтныг зохих хамгаалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450,000-аас 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгдэг. Тэгэхээр орчиндөө аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтаа баялгахын тулд тухайн амьтны эзэн өөрөө хууль дүрмийн дагуу бас тухайн амьтны аюулгүй болох арга хэмжээнд авах зохицуулттай. За эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлдүүл аюул тухайн орчиндөө аюул учруулах амьтныг зохих хамгаалтгүй байлгаснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хүн тохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан байна. За мөн зөрчлийн тухай хууль бас бусдын бид хөнгө хөрөл учруулсан бол торгоштой л оногдуулна гэсэн ийм зөвшөөрлөлтүүд бол байна. Тэгвэл олон улсад хохирлын санд энэ мөнгө төвлөрдөг, эхний ээлжинд иргэний хохирлыг барагдуулдаг байна. Гэтэл манад энэ төрлийн зохицуулалт байхгүй, иргэн торгуулийн мөнгөөс мөнгө авах боломжгүй. Иргэнд очих ёстой мөнгө улсын төсвийг бүрдүүлж байна. Тодорхойлбол 2024 оны торгуулийн орлого 195.7 тэрбум төгрөг байна. Энэ төсвийн орлогын 0.6%-ийг эзэлж байгаамаа. За яг олон улсын туршлагаас хараад үзэх юм бол хохирлын сан гэж байдаг л да. Тэр сандаа болохоор энэ гэмтрэгтэй холбоотой торгуулийн мөнгөний төлбөрийг хоримтлуулад за тэндээс ямар ч байсан дараагийн зөрчил болоод гэмтрэг холбогдсон хохирогч нарыг эхний ээлжинд хохирлын нэн даруй барагдуулъя. За яагаад вэ гэхээр зарим тохиолдол бас гэмтрэгтэн болоод зөрчил гаргачдад маань төлбөрийн чадваргүй байх тохиолдлууд бас айгүйх байдаг. Тэгэхээр энэс өрсөн сэргийлгүүднээс эхний ээлжинд хохирогчийг хохирлгүй болгоё. За дараагийн албанд тэр төрийн сан маань үндсэндээ бол хохирлын сан маань тэр гимбруудад гэдээс хохирлыг нөхөндлүүлэхтэй гаргасан зардлыг гаргуулахтай холбоотой ийм бас нэг ийм эрх зүйн зохицуултууд бол олон улсад байдаг. Нохойд хазуулсан тохиолдолд иргэн эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч байдаг. Учир нь нохой хадсан сойруу хизээч арилдаггүй байна. Мөн нөгөө талаас эзэнгүй нохой хүн хазуул үүний хариуцлагыг төр хүлээх учиртай. Учир нь эзэнгүй нохойг устгах ажил бол төрийн үүрэг юм а. Гэтэл төр энэ мэт үүргээ биелүүлдэггүй, харин төсвийн орлогыг торгуулаар төвлөрүүлж байгааг нэгэн жишээ юм а.